Сайн байцгаана уу? За, өнөөдрийн нэвтрүүлгээр бид Барбигийн гэрээр аялах болно. За, энд нойлын өрөө байна. Нойлын өрөөнд энэ бие засах тавиур, энд цаас, харин энд тос байна. Тэгээ энэ болохоор гарын саван, энэ эмэгтэй хүний саван, энэ эрэгтэй хүний саван. Энэ болохоор байна байгаа. Эндээ хувцаа ингээ хавчуулдаг. Тэгээ гарч ирээ, эндээ хөлөө асчина. Энэ болохоор угаалгай машин. Тэгээ эндээс хамаа тавьчихна. Энэ болохоор хүүхдүүдийн өрөө байна. Хүүхдүүд эндээ ингээд гоё тоглож ийн тоглоомуудаараа. За тэгээд энэ болохоор нэг зургууд байгаа. Цэцэгний зураг байна, энэ солгоны, энэ жаргаж байгаа гэл. Тэгээд энэ болохоор мөн зочны өрөө байгаа. Тэгээд энд болохоор арай тод өнгөнүүдийн жаргаж байгаа хөлбөр нь байгаа. Энэ хоёр зурагт үзээ сужийн зурагт нь энд байгаа. Энэ охин болохоор яагаад юм алгаж үзсэн бэ гэхээр энэ хүн бараг саяхан төрсөн байхгүй хүүхэд нь эндээ байгаа. Тэгээд энэ болохоор тавиур энд болохоор нөгөө гэрэлний чийдэн. Тэгээд энэ болохоор нөгөө юу байгаа? Кактус байгаа. Тэгээд энэ зурагт энд болохоор зургнууд. Тэгээд энд удирлага байх хэвээр. Гэхдээ энд байна. Тэгээд удирлага тавьчих. Ийм удирлага. Тэгээд энэ зургийн дэвтэр байгаа. Энэ нүдний шил байгаа. Тэгээд гоёл чимэглэл байгаа. Энэ болохоор гуталнууд. Энэ болохоор сувдан зүйлт байгаа. Энийг их. Гэтэ энэ ажилдаа явсан байгаа. Энд болохоор бидний хэрэгтэй зүйлс байгаа. Бид нэр ямар нэгэн зүйлийг эндээс авдаг. Тэгээд энэ болохоор хүүхдүүдийн тоглоом байгаа. Энэ дотор болон цүнхүү ахс. Аваа явцсан л та. Тэгээд энэ болохоор хоол молны ширээ мэрээ. Тэгээд энэ болохоор хоолныхан ширээ байгаа. Энэ болохоор хоол идэг зүйл байгаа. Тэгээд би эндээ юм гоё хоол хийсэн. Хогоо яагаад тийшээ чигцээ? Ахаа маань энд амьддаг. Харин энэ болохоор мейкапны ширээ. Зайсаа. Энэ болохоор баахан тавилгуудад жигсэн байгаа. Энэ дотор агуулгах юм уу юу юм? Агуулгах гэж байна. Тэгээд энэ дотор чимээгүү гээд энэ ном уншаа сууж байгаа энэ хүн. Тэгээд энэ болохоор нөгөө жижигхэн хүүхэд нь унтж байгаа. Энэ жижигхэн хүүхэд нь. Тэгээд энэ болохоор шүүгээ байгаа. Энд сандал байгаа. Тэгээд энд хувцснуудаа авчулсан. Шүүгэнд ингэ хийцэн байгаа. Харин энэ болохоор манай нөгөө Барбинуудын ажлын газар энэ Лилийн номоо уншаад цүнхээнд аваад явцсан байна. Харин энэ болохоор захирал нь байгаа. Захирал нь унтж гин. Харин Пепе Торо Жорж хоёр болохоор им нохотойгоо хамт тоглож гин. Харин энд Ана болохоор хөвдөл сууж гин. Харин энэ болохоор дүүжин даажин байгаа. Тэгтээ хинж тоглоогүй. Тэгээд энэ болохоор Пепе Торогийн аав нагаа. Энэ Пепе Торогийн ээж нагаа. Тэгээд энэ хэсэг дуусна. Энэ гоё нөхөрлөлгийн ном зарагдчихж байгаа шүү хүмүүсээ. Жижиг хэмжээний уншиж чаддаг. За тэгээд манай энэ Барбинуудын гэр туслаа. Баяр тагтээ.